Хөрөг хэмээн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалангийн айлтгын өргө нэвтрүүлгийн шин дугаар эхлэж байна. Бид энэ удаа Улсын их хурлын гишүүн Ганбаатартай ярилцахаар ураад байна. Бидний цаг гаргасанд баярлалаа. Сайхан аварчиж байна уу? Сайхан аварч байна. Сайхан аварч байна. За та баахан Баттулга гишүүнийг дагаж хөдөөгөр явж байгаад ирвэ. Тэглээ. Ингээ Баттулга гишүүнийг хүмбэлчихв. Хэний хүн болох нь хамаагүй би өнөөдөр 20 жил Монголын ард түмний хүн байсан. Харин энэ хооронд ямар нэгэн бүлэглэлд би харьяалагдаагүй. Ганцхан ард түмэнд үнэмшсэн. Тэгэхээр Монголын ард түмний эрх ашигт нийцсэн юм ярьж байгаа хүн болгонтой хамтарч нийлдэг. Тэгэхээр энэ хөх тугандаа нэгдэж монголчууд өнөөдөр нэг нийлъя, хамтаръя. Аль нам нь хамаагүй. Аль үзэл бодол нь хамаагүй. Монголын баялагийг Монголын ард түмэнд хүртээлтэй болгоё. Баялагын эх оронч үзлийг Монголын ард түмээс сурталчилж явж байгаа ийм тохиолдолд би үргэлж хамтдаа Монголын ард түмэнд хамтарна. За энэ таны эсэргүүцээд байгаа урааны шар нууд. Яагаад урааныг эсэргүүцээд? Та Оросуудын эрх ашигыг хамгаалаад байна. Урааныг явуулах гэдэг хүмүүс нь тэгвэл Француудын эрх ашигыг хамгаалж байгаа юм уу? Гацраг идэвхийн хэмжээ нь маш бага юм билээ шүү дээ. Гацраг идэвхтэй энэ махыг цагаан эдэг хэн ч авахгүй. Нийт монголчууд маань мөнгөтэй болох нь чухал юм. Тийм. Тэгэхээр таны асуултанд би хариулъя. Дамруу эсгэлэн даргаыг өмөрсөн мэдээлэл хийгээд та ямар тохироогоор гинт өмөрөх болов? Маш зөв. Одоо хүн хүтгэхээ бол юу нь холбоогүй гэж үзэж байгаа юм. Ямар ч үсэн цаас бичиг баримтан дээр амар баясгалан холбоотой гэсэн юм ч байна. Оюутлахын гэрээг сайн шүүмжилдэг байсан. Дурын маргаан үргэлжилж байгаа. Одоо яагаад дуурхаа болж байна? Дуурж байгаа харин ганцхан телевизороо дуурах гарахгүй байна. Тэр дурын маргаан дээр ингээ байсан санд байсан мөнгийг тараад өгсөн шүү дээ. Үгүй, тэнд бид холигдсон үнэ уучлаарай гэдэг мөг шүү. Том төслүүд өмжилснээрээ их нарийнхаа компаниар тендер зуучлуулж ашиг олгоо гэж. Эхнэрийн компани ч байх үү? Одоо Метро Чайнаг бас шүүмжилж ирсэн, гинт шүүмжлэхээ болсон. Хууль гаргачих нь үеэлүүд нь баян байж болохгүй гэдэг. Ийм бичлэг болсон. За саяхан та гашуун сухад ганц мод бомб дээр ажиллаад ирсэн байсан. Тэнд ажиллаад ирэхдээ Бортегийн орд Айд минерал компанид Улсын их хурлын дарга амар уйсгалан хамааралгүй байна. Ер нь энэ Айд минерал компани Бортегийн ордод хамааралгүй юм ч гэлөө. Ямар ч байсан ингээд амар уйсгалан даргыг өмөрсөн мэдээлэл хийгээдсэн. Их хурлын даргатай ямар тохироогоор гинт өмөрөх болов? Маш зөв. Хамгийн гол мэдээлэл нь бол Адмирал гэдэг тэр компани дээр олон га газрыг Бортегийг ингээ өгцөн байна. Тэр чинь 5 толгой өмч байхгүй Монголын ард түмний өмч. Энэ өмчийг өгцөн байна. Энэ өмчийг ингээд өгцөн байгаа газрыг шүү дээ. Газрыг баялагийг өгцөн байна. Болиоч гэдэг шийдвэрийг гаргасан. Тэгээд учралд энийг яаралтай болиоч. Урд нь нүүрсний сонсгол хийгээд энийг нь сумын дарга нь өгцөн байна. Сумын даргын ард том мафууд нь байгаа л да. Өгцөн байна. Энийгээ болиочгээ сумын дарга нь тэрийгэ засаг дарга нь цуцалсан. Аймгийн засаг дарга нь. Одоо энэ газар ямар ч эзэнгүй явж байгаа. Би танд бүр материал нь бол Эрдэнэс 5 толгойд хэвээрэл байгаа юм байна. Эрдэнэс 5 толгой дээр байгаа мөртлөө тэр газрыг яагаад тэр Эрдэнэс 5 толгойгоос хулгайлаад өгчвөө. Энэ асуудлыг адмиралд өгсөн. 35 га. Бортег. Энэ одоо газар лиценз тэр газрын өмчлөлийн эрх гэж байгаа шүү. Эзэмших эрх нь цуцалсан байж болно. Тэгвэл яаралтай тэр өдөртөө Эрдэнэс 5 толгой өмчлөлд авч өгөөч, эзэмшилд нь авч өгөөч гэдгийг л би гол ярьсан. Тэгээд дээр нь би ч гэсэн хүртэл миний эхнэр одоо тэр нүүрс ухах мохох хөр суулт муултанд оролцсон гэж шуугаад байсан. Авилгалтай тэмцэх газраас ямар ч надад холбогдлогоо хамаагүй гэдэг бичгэн ирсэн. Одоо би тэрийг чи өөрийгөө ярилтай нь биш. Мөн ажлын дэд хэсэг дээрээс тэр амар баясгалантай холбоотой ямар нэгэн асуудал байвал хурдан гаргаж өг. Монголын ард түмнийг сонирхохыг хүсэж байна. Манай ажлын дэд хэсгээс амар баясгалантай холбоотой ямар ч бичиг баримт алгаа. Албан ёсоор дэд ажлын хэсэг гаргасан дүгнэлт. Би шүүгч юм уу эсвэл цагдаа прокурор шиг мэдээлэл гаргах эрхгүй ч гэсэн ажлын хэсэг дээр ямар ч холбоотой баримт байхгүй. Одоо хүн хүтгэхээ бол амар баясгалан дарга тэр хууль шүүх прокурор АТГ цагдаагаараа яваад энийг үнэн мөнө гарга. Энэ шүүх прокурор цагдаа нь Монголын ард түмнэр ингээд нэг юм
татаа тунгаадуулаад ингээд суугаад байдаг нь яаж байгаа юм. Энэ асуудлыг ярьсан хүн бас ингээд эцэслэхгүй бас нэг юм хүзэр юм шиг хараад яагаад суугаад байгаа юм гэдэг энэ асуудлаар би ажлын хэсгээр юу ч алга тэр холбогдох газрууд нь бүгд дүнэлтэд яралтай гаргаа гэдэг байр суурийг илэрхийлсэн. За Буртегийн орд бол 5-7 бүлэг ордын нэг хэсэг. Буртегийн ордын лиценз нь Эрдэнэс 5-7 компанид байгаа. За та газрын асуудал ярьж байна. Гол нь энэ айд минерал компани нь Буртегийн уурхайн хөрс хуулалт өрөмдлөг тесрэлгээ за тэр нүүр солборлолтын ихэнх хувийг нь одоо хариуцж байгаа. Тэгэхээр тэр ордыг бараг эзэмшиж байгаа гэсэн үг. Ер нь нүүр суулалт, тээвэр, борлуулалтыг хэн хариуцж чинь тухайн ордыг тухайн компани эзэмшиж байна гэдэг ийм дүрэн болж өөрчлөгдөж байна л да. Энэ хариуцж байгаа компани Emtas гэдэг дөрвөн компани нэгдэл буюу түншлэл оролцож байгаа. Түүний нэг нь айд минерал компани. Айд минерал компани нь улсын хурлын дарга амар висгалангийн хамаарал бүхий компани гэж ийм мэдээлэл яваад байгаа л да. Тэгэхээр амар висгалан даргатай яг юу нь холбоогүй гэж үзэж байгаа юм. Ямар ч байсан цаас бичиг баримтан дээр амар баясгалан холбоотой гэсэн юм ч байхгүй. Айд минерал нь өөрөө 3 эцсийн өмчлөгчтэй. Тэр нь 2 нь хятад хүн байгаа, 1 нь монгол хүн байгаа. Монгол хүн ламж ав. За нэрийн одоо хүний нэр яриад ямар ч байсан тэр амар баясгалан биш. Тэгээ Монгол Ардын намын хэвлэл мэдээлэл хариуцдаг. Нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. Тэр хүний ахын компани гэдэг байгаа шүү. Тийм. Тэгэхээр энэ юмн дээр Монголын ард түмэн бид хов хөөцөлдөхгүйгээр яг баримттай үндсэлтэй гарах ёстой авилгалтай тэмцэх газар шүүх цагдаа прокурор Монголын ард түмний татварын мөнгөөр цалинжиж байгаа юм бол биднийг татаа тунгаадуулахгүйгээр энэ дээр яаралтай шийдвэрээ гаргаа. Энэ үл миний байр суурь. Монголын ард түмэн тэр яяраа одоо ямар нэгэн тийм хов живийн араас хөөцөлддөг. Тэгэхээр миний байр суурь маш тодорхой. Би бол тэр алдагдсан Буртегийн газрыг 5 толгой эзэмшилт нь яаралтай аваа. Энэ эзэн бийгүй байна гэдэг бол ямар нэгэн байдлаар шүүхтэр гараад авилгал аваад тэгээд бас дахиад нэг өөр нэг лоорчонд очих ч юм уу эсвэл адмирал дээр буцаж очих гээд байгаа байхгүй юу? Тэр мөнх жаргал гэдэг Эрдэнэс 5-7 газрын захирал дээр нь би хариуцлага тооцох ёстой. Яагаад энийг өнөөдөр авахгүй байгаа юм? Энийг бол эзэмшээс нь болиулсан. Энэ миний гол асуудал. Дээр нь амар баясгалан гэдэг энэ асуудал дээр монголчууд тэр чигээр анхаарч байна. Яг энэ цаасан дээр нь юм байхгүй үед би байхгүй л гэж хэлнэ. Саяхан айд минерал компаниг гүйцэтгэх захирал хятад хүн уурхаа дээр учир бүтүүлэг насурсан байлээ. Энэ юу болов? Та мэдж байгаа юу? Энийг сонссон. Гэхдээ энэ дээр одоо уурхаа дээр тэр хариуцчихсан нэг гадаадын иргэн нас барлаа гэд тэр айд минералын Буртегийн тэр газар Эрдэнэс 5-7 эзэмшилд очихгүй байх үндсэл хязгаарч биш юм бол. Мэдээж энэ бол харамсалтай юм болсон байна. Энэ юу болсон? Үйлдвэрлэлийн ослоо эсвэл тэр бие махбод нь эрүүл мэндийн шалтгаан тэрийг бол би сайн мэдэхгүй. Зүгээр ямар ч байсан тэр Буртегийн уурхайн газрыг яаралтай Эрдэнэс 5-7-од л одоо эзэмшүүлж аав. Хамгийн аюултай нь энэ баггүй. Одоо ингээ Буртегийн тэр газрыг ингээ гаргачлаа. Тэгээ одоо эзэн бийгүй явж. Энэ сувг дээр хинч ярихгүй бол энэ одоо чив чимээгүй байх юм бол маш олон одоо төрийн өмчт компаниудын газрууд бас яг энэ загвараар алга болно. Энэ бол хамгийн аюултай зүйл. Гэхдээ чи ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн газруудыг чинь бүгдийн захирал эрхлэгч эсвэл зарим нэг одоо айхтар шуналтай хүмүүсийн гараан савар одоо салаагаар л 30 жил урслаа шүү дээ. Эрдэнэс 5-7 буюу 3,500,000 монголчуудын мэдлэлд байдаг тэр уурхайн газрыг яралтай буцаагаад аваа. Авахд яагаад учрал сайд энэ дээр яралтай шийд гаргахгүй байгаа юм бэ? Би зөндөө бичиг явуулсан. Хугацаатай одоо зөвлөмж өгсөн. Тэгэхээр энэний хадлаар би бас хатуу араас нь хөөж. За би танд нэг юм харуулъя. За энэ таны эсэргүүцээд байгаа урааны шар нунтаг. Шар нунтгийг төлөөлүүлээд авчирсан. Орооныгийн төсөл явсан. Гэхдээ та одоо ч урааныг эсэргүүцэж байгаа тийм. Яагаад урааныг эсэргүүцээд байдаг юм? Шар нунтагдах цацраг идэвхийн хэмжээ нь маш бага юм билээ шүү дээ. Хоруу чанар нь юу 308 гэж нэрлэдэг. Та Оросуудын эрх ашигыг хамгаалаад байдаг юм уу? Уран дээр тэгвэл урааныг явуулах гэдэг хүмүүс нь тэгвэл Француудын эрх ашигыг хамгаалж байгаа юм уу гэж би асуух гэдэг шүү дээ. Хэрвээ намайг тэгж хин нэгнтэй наалдуулж байгаа бол тэгвэл энэ хятадаар дамжиж гарна. Тэгвэл хятадын эрх ашигыг хамгаалаад байгаа юм уу? Эсвэл Оросын эрх ашигыг хамгаалаад байгаа юм уу гэж олон улсын зүйл рүү ингэж савлуулж оруулдаг нь энэ оюут толгой урааны энэ асуудал дээр мөнгө аваад Монголын ард түмнийг угаана гэж
ухаантай царайтай хідэн луурчд одоо ч гэсэн зурагтаар гарч байгаа. Нэг кино мэно хийгээл гаргаад байлаа. Бараг л долооход зүгээр шүү дээ. Энд чи атомын бөмбөгийн айцсаас салаачаач гэж яах шиг. Би ийм утгагүй пропаганда сонсоод үнэхээр тэднээсийг өрөвддөг. Үнэг үснээсээ болж өгдөг. Хүн үгнээсээ болж өгдөг. Өнөөдөр бидний ярьж байгаа үг бол 100 жилийн дараа ч гэсэн утга учиртай. Тэгэхээр уран хортой, аюултай энэ цацраг идэвхтэй. Бүр ингээд цацраг идэвхтэй. Энийг гаргахын тулд жилдээ 240 мянган тонн энэ танилцуулгаас нь авсан мэдээ шүү. Энэ нэлээд дарсан тоо байгаа. 240 мянган тонн хүхрийн хүчлийг газар руу шахна. Энэ аккумуляторын шингэн шиг гэж би ойлгож байгаа. Би бол яг ураны мэрэгчлэлтэн биш. Би тэр танилцуулган дээр байгаа зүйлийг ярьж байна. Тэгээд мэрэгчлэтнүүднээс нь асуусан. Энийг яг юу гэж ойлгох вэ гэсэн өдөрт 3 вагон хүхрийн хүчил газрын хөрс рүү тэр Улаанбаатархад шахнаа гэсэн үг. Монголчуудын тэр Улаанбаатарт амьдарч байгаа. Монголд 13 лиценз байгаа. Ураны. Архангай тариат. Архангай өндөр улаан. Ингээд дамнсан нутаг дээр байгаа. Энэ одоо Дорнодод байгаа, Сүхбаатарт байгаа, олон энэ аймагуудад байгаа 13 лиценз хөдөлгөөнд ороод эхэлвэл одоо энэний шугамар ороод эхэлвэл Монголын цацраг идэвхтэй энэ махыг цагаан эдэг хинч авахгүй. Ингэсэн тохиолдолд энэ хүмүүсийн амжиргааг устгаж гин гэсэн. Энэ асуудлаа шийдсэн үү гэж би асуусан. Улаанбаатар суман дээр байгаа 5 одоо хэдхэн хүний амжиргаа чухал юм уу? Эсвэл тэр хүмүүсийг магадгүй нүүлгэн шилжүүлэх ч юм уу боломжтой шүү дээ. Нийт монголчууд маань мөнгөтэй болох нь чухал юм. Тийм. Тэгэхээр таны асуултанд би хариулъя. Нийт монголчууд мөнгөтэй болох нь чухал юм уу гэж. Эндээс эхний мэдээлэл нь бол 3 тэрбум доллар олно гэж байсан. 3 тэрбум доллар 34 жилд. Гэдэг чинь нэг жилд нэг 90 сая доллар л олно гэсэн үг. За сүүлдээ 3 тэрбум нь арай бага санагдсан байлгүй, хүмүүс голно гэж бодсон байлгүй 5 тэрбум гэж ярьж эхэлсэн. За тэр нэг жилдээ нэг 120 сая доллар гэсэн үг. Бүтэн 34 жил болгон 240 мянган одоо тонн хүхрийн хүчлийг газар руу асгаад тэгээд олж байгаа 34 жилийн олж байгаа тэр мөнгийг манайх нүүрснээсээ олдог мөнгөний талд нь хүрэхгүй шүү дээ. Бид нь 9 тэрбум доллар жилд нүүрснээсээ олж байгаа. Тэгэхээр яг санхүүгийн хувьд бол энэ бүр байж болохгүй ямар ч үр ашиггүй гэсэн үг. Аюу толгой хажууд нь санхүүгийн аш авбагталтай. Энэ 640 тэрбум долларын асет баялагийг бид ухаж байгаа. Олон 108 тэрбум доллар гэж байгаа анхны тэзүүдээр одоо бол өссөн. Яг бол алцсын үн өссөн учраас анхны тэзүү 108 тэрбум долларын цэвэр ашиг гэж байсан. Энэ бол 5 тэрбум доллар. Тэгэхээр эдийн засгийн хувьд биш тэ ер нь энэ 5 тэрбум гэж байгаа ч гэсэнтэй 500 тэрбум байсан ч гэсэнтэй үндсэн хуулиараа бол Монголын ард түмний эрүүл аюулгүй байдал чухал. Танилцуулган дээр нь байгаа шүү. Жилдээ 750 тонн цацраг идэвхт хорт хаягдл эндээс гарна. Энийг хятад авахгүй, Орос авахгүй. Тэр чинь урааныхаа шар нүдгийг гаргаж авахын тулд доошо хүхрийн хүчлээ шахаж байгаа шүү дээ. Тэгээж ялгаж авах гэж байгаа. Тий. Тэгэхээр яг бай би одоо зөндөө ярьсан 124 гишүүн дотроос ганцаархнаа ярина гэдэг бол том эр зориг. Би бол эр зориг шаардсан ажил хийсэн. Нэг ч гишүүн ингэж энэ тухай ярихгүйгээр байна гэдэг бол гонхтой. Хүхрийн хүчил хоргүй гэдгийг шинжлэх ухаанаар батлаад одоо ингээд эрдэнэт үйлдвэрийн хажууд зэсайлуулах үйлдвэр байгуулах гэж байгаа шүү. Зэсайлуулах үйлдвэрийг ярихад бас л хүхрийн хүчил гарнаа, ингээд монголчуудыг хордуулнаа гэж 37 жил зэсайлуулах үйлдвэрээ бид нар барьж чадаагүй. Одоо энэ бол ингээд шинжлэх ухаанаар батлагдсан юм аа гэд Орос руу ч явж судлаад хаашааж үлээ те олон улс руу явж судлаад зэсайлуулах үйлдвэрээ барихаар болж байгаа шүү. Энэ дээр нэг төлбөртэй хэд эрдэмтдийн ярьж байгаа яриаг бол би одоо намайг төлбөртэй гэж хэллээ гэд би төлбөр аваагүй гэж одоо шүүхэд өгөх байх л та. Төлбөртэй юм шиг гэж хэлчихэ да. Тэгвэл би өөрийгөө малтлах байх. Одоо биеийн үнэлэгч улсууд ингээд баахан ярьдээ. Тэгвэл яг хөндлөнгийн бие даасан олон улсын шинжээчдийн дүгнэлтийг яралтай гаргах хэрэгтэй. Би оюутлогын асуудлаар ч ингэж ярьж байсан. Одоо тэр ярьж байсан тухайн үеийн сайд нарт нь би учралж байсан. Та нар бол
одоо ийм том уурхайн талаар ямар ч туршлагагүй хөндлөнгийн эрдэмтдийн дүгнэлтийг гаргуулаа гэж. Зөвхөн нэг л жишээ хэлье таны ярьсан дээр. Хоргүй гэж тэр эрдэмтэд ярьсан байж болно. Хоргүй гэж зарим нэг хүн ярьсан байж болно. Марда гэдэг орд дээр социализм үед зүгээр хадаар нь бултлаад ямар нэгэн шар нутагч гарах гээгүй шүү дээ. Ураны тэр хадаар нь бутлаад тэр одоо шороогоор нь контейнерт хийгээд чатад аваашиж боловсруулж ирсэн. Оросд. Тийм учраас тэрэнд зориулж Ирээн цавын тэр дорндын төмөр зам барьсан болов уу гэж би бод. Тэр үед бол тэнд өнөө маргаашгүй өөхөх ялтай хоригдлууд ажилладаг байсан. Маш хортой гэдэг нь тэнд гарсан. Одоо 2020 он гараад уран гинтхэн хорн алга болцсон гэж би итгэхгүй байна. Энэ дээр хөндлөнгийн бие даасан эрдэмтдийн дүгнэлтийг гаргах ёстой. Өнөөдөр ураантай газрын цагаан эдээ мал махыг Монгол орон даяар хаашаач экспортлохгүй болчвол өнөөдөр энэний хариуцлагыг хэн өргөх вэ гэдгээ урдчилж бид ярих хэрэгтэй. Өнөөдөр энэ дээр ямар ч хамаагүй гэд баталгаа өгч байгаа хүмүүс нь яг баталгаа өгөх үү. Тэгэд хардлагаагаараа энэ олон зуун мянган малчдын амжиргааг байхгүй болоод хот руу орж ирэхэд тэрийг аргалах уу? Тэр 5 тэрбум доллараараа аргалах уу та нар? Чадахгүй л гол нь байгаа. Миний энэ ярьж байгаа зүйлүүдийг би эсэргүүцээгүй. Яг ширээний ард суугаад энэ болгоныг ярилцъя. Би бол чуулган дээр ард түмэндээ хандахгүйгээр чуулган дээр 17 удаа үг хэлсэн. Бангийн хороо болон чуулган дээр 17 удаа би ганцаардаж ярьж байсан. Улаанбаатар суманд хэдэн малч өрх байдгийг? Хэдэн толгой мал байдгийг? Би сайн мэдэхгүй. Судлаагүй юу та? Би Дорноговд очсон. Улаанбаатархад одоо би бүх сайд нар бүх хүн 126-уулаа. Нэг 7 хоногийн чөлөө аваад бид бүгдөө тэр малчтай очиж нүүр тулж уулзах хэрэгтэй. Би тийшээ дэртэтэрг очино. Очихдоо ганцаараа биш. Дэртэтэргөө би энийг одоо тэр малчтын байр суурьны төлөө байгаа учраас очиход амар. Би эдэнтэй хамт очимоор. За миний дараагийн асуулт. Дараагийн асуултаа тавихаас өмнө таны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг үзсэн чинь таны нэр дээр 2 компани үлээ. Таны эхнэрийн нэр дээр 10 компани үлээ. Таныг том төслүүдийг шүүмжилснээрээ эхнэрийнхээ компаниар тендер зуучлуулж ашиг олдгоо гэж ярьдаг. Жишээ нь одоо энэ дархны цэвэрлэх байгууламжийн төслийг авсан. Петрочайнаг бас шүүмжилж ирсэн. Гинт шүүмжлэхээ болсон. Тэгэхээр эхнэрийнхээ компаниар тендер зуучилж эхнэрийн компани ч байх үү дээ. Одоо 16 онд би сонгуульд өсөрчгээл тэгэл за амьдралаа бодно гэж нэг хэдэн компани ажуудтайгаа нийлээл байгуулдیں۔ Одоо наадхан дотор чи миний эхнэрийн компани бараг л Эрдэнэс одоо энэ 5 толгой дээр хөрс суулсан гэж яриад байгаа. За тэр АТГ-гээс бичгэн нэрчсэн байгаа шүү. Бүгд худлаа. Наад 20 ч байна 10 ч байна компаниуд ч нэ шүү дээ. Монголд нэг аюултай байна. Сайхан сэтгэлээр найзуудтайгаа нийлээл нэг компани байгуулдаг. Дараа нь тэрийг татан буулгах гэж одоо махын зулгаад Ганбаатарыг дараа нь сонгуулиар нүднэ гэж бодд юм уу ингээл сонгуул болгоно наатач ярьдаг. Азар та одоо Монголиа руу ороод Ганбаатар болон тэр миний ханы нэр дээр байгаа бүх компаниуд байхгүй болсон. Одоо ганц 2 төрлийн бүс байгууллага байгаа. Тэрийг одоо бас би татан буулгах гал явж байгаа. Тэгэхээр наад бол чинь бүгд татан буугдсан. Зүгээр эргээд харах юм бол бараг 10-20 жил. За зарим нь 20 жилийн өмнө байгаа, зарим нь нэг 10 одоо 2016 онд сонгуулиос гарчаа. За ер нь улс төрөөс гарыг. Одоо амьдралаа бодъё. Би ямар чадахгүй биш компани байгуулъя гэж бодоол байгуулаад тэгэл дараа нь одоо гишүүн болчихлоор нөгөөдгөө чинь татан буулгах гал одоо баахан бичиг явуулсан. Тэгэхээр дандаа X таленттай байгаа. Орлого зарлага марлага юм юу ч байхгүй. Байгаа бол та гаргаад ирээрээ. Тэгээд дээр нь нэмээд энэ дээр таны ярьсан тэр Петрочайнач гинөө одоо тийм юу ч байхгүй. Дээр нь нэмээд өнөөдөр хүртэл 20 жил Монголын засгийн газрын том лойруудтай тэмцэж байгаа хүн хамаг бөөс хуурсаа шалгуулсан. Бүх одоо дотор хувцсуудын маань шалгасан. Тэгэхээр АТГ, Поркор, шүүх, цагдаа хэрвээ энэ компаниуд орлого олсон байвал гэж байгаа шүү. Би бүр ашиг гэж хэлээгүй шүү. Орлого олсон байвал 100% энэ одоо нийгмийн салбарын цагдаагийн хууль хяналтын байгууллагын салбарын ажилтнуудын орон сууцны хөтөлбөрт би ханд болгож өгье гэдгээ өнөөдөр албан ёсоор бас зарлж байна. Яагаад гэвэл энэ сонгуул болгоноор ярьдаг. Сонгуул болгоноор үлгэр зохиодог.
Тэгээд сонгуулийн дараа чимээг болчихдог. Хамаарлын холол юм байна л да хөөхөр. Одоо тэр дархны цэвэрлэх байгууламж дээр Incotec гэж компани нь эхнэрийнх нь одоо үеэлтэй хамааралтай гэж. Хөө зайлвал тэртээ ч одоо цагаан сар 3 одоо чи шууд ингээд өөрийнхөө нэр дээр компани байгуулаад тендер авна гэж бас байхгүй. Тэр үеэлийг зайлвал бити оролдоорой. Тэрнтэй ч одоо би нэг 4 жилийн өмнө байна нэг цагаан сараар нэг уулзсан. Тэгэл байхгүй шүү. За тэгэж одоо хөөхий ийм л юм байна. Тийм үеэл мүеэл за тэр авгаан талын үеэл баг. Тэгэхээр хууль гаргачих. Авгаан хан үеэлүүд нь баян байж болохгүй гэдэг хууль гарчвал болж байна. Наадах чинь бол хуулиараа баха, хууль зөрчөөг баха. Тэр үеэл юу хийх нь над хамаагүй. Хардлага нь юун дээр явж байгаа гэхээр таныг томоохон төслүүдийг шүүмжлээд тендер зуучилж мөнгөтэй болж амаа өдөлтгөө гэсэн л хардлага яваад байна. Ямар гоё юм бэ. За тэрийг тэгээд цагдаа шүүх прокурор нь ажиллаа хийх хэрэгтэй байна. Тендер тэгээ мөнгө авсан уу? Би ярья. Та хүн намыг анх үүсгэн байгуулагчдын нэг. Яагаад дор чонд сайдад алдчих юм аа? Алдаагүй би зүгээр хадган дээр тавиад өгсөн. Монгол Ардын намаас бусад нам эвслээс сонгогдчихсон та илсэн юм билээ. Танд өөрийн улс төрийн үзэл баримт байна. Би Монголын автомобиль үнч байсан. Тэнгшиг оруулж ирээд хэдэн хөрөг олж ирсэн бэ? Маш их баярлалаа. Ховд. Гэж та сонсохыг хүсэж байгаа байх. Та 90 оны дундуур Англид сурч байсан билээ. Сургуулаа төгссөн юм уу? Би төгсөөг. Энийг дээр үеийн бичих 2017 оны бичлэг. Ийм бичлэг болсон. Солонгос мөнгөөр 50 сая вон ингээд танд хандуулах гэсэн юм аа. Тэгээд танд амжилт хүсье. Тэгээд дараа бид бас байна туслана гэдэг бас найдаж байна. Сайхан урдун гарсны дараа ерөөсөө уулзаж би бас та нартай тийм болно. Та сая мөнгө авдаггүй гэж хэллээ. Энэ дээр тэгээ мөнгө авсан уу? Би ярья. Та дараа нь бүтүүлж. Энэ дээр биш үү? Би хулгай хийдэггүй. Би хандив авдаг. Хандив авдаг. Хандив авахад энд ямар ч хууль зөрчсөн байхгүй. Хандив аваад хандив хүлээн авах эрх бүхий этгээд гэдэг тухайн нам дээр гардаг. Тэрэндээ аваачиж өгдөг. Тэр хүн нь нөгөө хүмүүсийн яг ямар хүн өгсөн, яасан, ямар одоо жишээ нь гадаад иргэн байвал. Тэрийг тогтоох хэрэгтэй. Дээр нэмээд өртөө байвал. Одоо тэр хүн чинь өөрөө хандив өгсөн дулмаа гэдэг нэг настай эмээ 10,000 төгрөг өглөө. Тэр хүн өөрөө 20,000 төгрөгийн өртөө байвал тэгвэл шууд нэр татагдана гэсэн үг. Би танд хэлэх гээд байгаа юм нь шүү дээ. Хандив ингээд аваад эрх бүхий этгээдтэй өгөөд тэр нь хянаад энэ бол болохгүй хандив байна гэх юм бол буцааж явуулдаг. Наад хүмүүс чинь гадагшаа гараад зүхтаацсан ингээд баян зүрх дүүрхийн шүүхэд аваач өгөөд бүгдийн энийг улсын орлого болохгүй шүү. Өнчин хүүхдүүдэд өгөөрэй гэж хэлээд баян зүрх дүүрэг дээр яг шүүхт нь аваачихсан байгаа. Буцааж өгсөн. Энэ бол гадаадын иргэн тэгээ мөн гээд шашны урсгалын хамааралтай мөнгө гэж тийм байхгүй. Зүгээр тэр бол хамгийн гол нь сонгуулийн биш мөнгө, сонгуулийн хандивт авах ёсгүй мөнгө байна гэд шууд улсын орлого болгоо. Та тэгээ буцаагаад өгсөн юм байна тийм. Өгцөө. Тэр нь баян зүрх дүүргийн шүүхтээр шийдсэн. Баримтын материалын цаасыг харж болно. Сая 24 оны сонгуулиар хэрвээ энэ хандив авав. Би ард түмнээс авсан. Ард иргэдээс авсан. Томоохон компаниуд байхгүй юу? Байвал өнөөдөр аль эзэний шуугж байгаа шүү дээ. Сая сонгуулиар яг Монголын ард түмэн тэр дундаа Баян хонгор, Ар хангаа, Өвөр хангаа аймгийн жижиг дунд үйлдвэрлэгч надад маш их хандив өгсөн. Сонгуулийн зардал нь хэдэн төгрөг гарсан бэ? Минийх нэг за одоо тэрийг тайланг нь би хараагүй байна. Би харж баримтаар нь өгөхгүй бол одоо тэгэл 10,000 төгрөгийн зөрүү хэллээ гээл задвал чинь шүүхтэл явна шүү дээ одоо. Тэгэхээр тэр баримт аудитаар нь бүгдөө хаагдсан байгаа. Мань мэт чинь уулзалтаас уулзалтын хооронд явна шүү дээ. Санахгүй байгаа юм байна тий. Санахгүй. Та оюутлахын гэрээг сайн шүүмжилдэг байсан. Одоо ч оюутлахын одоо татврын маргаан үргэлжилж байгаа, шийдэгдэггүй байгаа. Анхны хөрөнгө оруулалтын гэрээг одоо өөрчлөх тал дээр ч гэсэн одоо ярих ёстой цаг юм шиг санагдаад байгаа. Та ер нь одоо яагаад дуурхаа болчих вэ? Дуурж байгаа. Харин ганцхан телевизороо дуурах гарахгүй байна. Харин шудраг сэтгүүлзүүн салбарын ажилтнуудын буйнаар оюу толгой өнөөдөр Монголын ард түмэнд ойлгогдсон. Зарим нэг телевизээр гарах гэхлээр одоо бас жоохон төлбөр гэрээ мэрээ гэж зовоох юм аа. Би Илэн Далангүй ярьж байна. Би та нар ингээд надтай ингээд ярьж байгаад айгүй баярлж ярьж шүү.
оюу толгой дээр байр сууриа саяхан гихтэл илэрхийллээ шүү дээ. Оюу толгой дампуур цаа гэж. Энэ чинь улсын хурлын чуулган дээр хийж байгаа мэдэгдэл шүү дээ. Мэдэгдэл шүү дээ. Бүр стейтмент багхгүй. Та чи сая ураны гэрээний хажууд хамаагүй ашигтай гэрээ гээгүй л. Би ашигтай гэж хэлээгүй шүү. Санхүүгийн хувьд маш өндөр ашигтай, Монголын ард түмэнд ямар ч ашиггүй гэж хэлсэн. Санхүүгийн хувьд бол оюу толгой дээр би Монголын ард түмэнд яагаад ашиг нь очихгүй байгаа юм бэ? Асар өндөр ашигтай гэж ярьсан. Тэрнээс биш монголчуудад ашигтай гэж би нэг ч ярьсангүй шүү дээ. Жилд ойролцоогоор 2 тэрбум долларын борлуулалт хийдэг. Яагаад Монгол өнөөдөр өртөө байгаад байгаа юм бэ? Яагаад өрөнд ороод байгаа юм бэ? 600 гаруй тэрбум долларын баялгаа өгөөд оронд нь өртөө болно гэдэг бол энэ дэлхийн хамгийн тэнэг засгийн газартай тэнэг улс төрчтэй ард түмэн гэсэн үг. Ард түмэн тэнэг биш, улс төрч нь тэнэг байна гэсэн үг. Энийг бол би яа. Оюу толгой дээр би байр суурь илэрхийлсэн хэвээрээ байгаа. Заавалчгүй өсгөлн зарлал, заавалчгүй гадаа даар чичрээд ярих одоо бас тэгж үүсрүүлээд аймааргүй байна. Оюу толгой дампуурсан. Дампуурсан компани. Одоо би танд учрыг хэлье. Оюу толгой өр 17.6 тэрбум долларын өртөө. Одоо цаашаа энэ өр явна. Энэ бол ловер байхгүй ловер. Би албан ёсоор энийг ярьж ш ловер. Намайг яагаад шүүхэд өгдөггүй юм? Харамсалтай би үнийг ярьж байгаа учраас. Энэ өөрөө энэ компани ямар үнэлгээтэй юм бэ? 1.3 тэрбум долларын дээшээ доошоо. Нөгөө хувьцааны үн дээшээ доошоо. 1.3 тэрбум доллар гэдэг бид 34% гэдэг чинь ойролцоогоор нэг 400 сая гаруй долларын биднүүсийн одоо хувьцааны үн. Компани өөрөө 1.3 тэрбум доллар мөртлөө компани өөрөө 17.6 тэрбум долларын өр тавьсан байна гэдэг чинь өөрийнхөө үнэлгээгээ 13 дахин өр тавьсан гэсэн үг. Энэ компани юу 2-3 дахин өөрийнхөө үннээс дээш өр тавьчихад тэр компанийг дампуурсан гэж тооцдог. Ашгаа дандаа өөрийнхөө өр гэж тооцоод өөрөө дандаа ашгаа авдаг. Монголыг дандаа өртүүлдэг гэсэн үг. Энэ ловрыг зогсоох хэрэгтэй. Сар гарангийн өмнө. За бараг 2 сарын өмнө байна уу? Давос эдийн засгийн форумын үеэр Rio Tinto компани татврын маргаанаа хааяа гэд татврын одоо нөө маргаад байгаа дүнтэй дүүцхүц дүн санал болгосон. Энэ асуудал одоо юу болсон бэ? За энэ тал дээр бол яг зөвхөн татвар бол би одоо 2001 оны өвөл дүн өвлөөр өсгөлн зарлж байсан. Засгийн газар дээр одоо 5 улсын шүүхтэр Монголын тал хохирцсон байна. Rio Tinto монголчуудыг дэндүү ловертсан байна гэдэг том хэрэг үүсээд шүүхэд нэхэмжил гаргаад явж байгаа. Энэ нэхэмжлээс 2001 онд 1 сарын үед байна уу? 1 сарын 20-нд шүү. Монголын засгийн газар бид ямар ч гомдлоггүй, Монголын ард түмэн хохироогүй гэдэг бичгийг засгийн газрын зүгээс явсан. Тэгээд би ч одоо их хурл дээр одоо хэлж үзлээ, даргын зөвлөл дээр ярьж үзлээ, бүр болохоо байлаа. Эд чинь бүгдөө бүлэх зэлгцсэн юм шиг, хулгайчны гар хөл болцсон юм шиг ингээд болоо. Тэгээд би аргагүй ихэн талбай дээр гарлаа. Би дургу л та зүгээр талбай дээр гарахлаа намаа хүмүүс одоо нэр хүндтэй болох гэсэн, нэг баатар болох гэсэн юм шиг л юм боддог бай. Зарим хүмүүс мошигдог. Үгүй шүү дээ. Тооноор нь Rio Tinto-гийн угаацыг долоодог бууны нохой тарих угаагч нарын одоо доромжлыг тооноор нь амсах гэж л гарч байгаа юм шүү дээ. Тэгээд гарсан нэлээд хэд хоног өсгөлн зарлсны хүчээр харин тэрний дараа таавчиг маавчиг гэд болцсонны өмнө тэр бичиг явсан таавчигны дараа харин Нямбатар одоо зарим нэг хүмүүс одоо ойлгосон байлгүй Монголын тал гомдолтой хэвээрээ байна гэдэг бичиг явж ээж энэ үлсгэн зогссон. Тэрний дараа санаж байгаа бол нэг хүн болгонд нэг иргэн болгонд шүү. Бүр жирийн хүүхэд болгонд ч гэсэн 330 мянган төгрөг нэг их 80 төгрөгийг Монголын ард түмэнд тарааж өгсөн. Энэ бол тэр татврын маргаан дээр байсан санд байсан мөнгийг тараагаад өгсөн шүү. Үгүй. Тэрэн дээр яг татврын маргааны санд гэхээс илүү миний ойлгосноор шүү. За гэхдээ хоёлаа наривчлна. Ер нь Монголын ард түмнийг бид хулигдсан үнэ уучлаарай гэдэг мөг шүү энэ бол. За энэ бол бүр баримттайгаар тухайн үеийн Rio Tinto-гийн гүйцэтгэх захирал ярилцлага өгсөн байгаа. Бид бас дэндүүлсэн гэж. Дайн гаралтай хүн байсан. Тэр бас
Денмарк хүн бас сэтгэлтэй байна гэж би ойлгосон. Миний ойлгосноор тараасан мөнгө бол татварын маргаанда одоо дундаа хийгээд энэ татварын маргаан шийдэгдтэл энэ мөнгө ингээ байж яа гэсэн мөнгийг л аваад тараацсан гэдэг. Тийм. За тэгвэл татварын маргаан дээрээс л өөрчлөлтгүйсэн мөнгө л гэж ойлгоо. За тэр нь тэгээд сан уу юу гэдэг нь тэр баримтыг харъя. Тэгээд би танд энэ 3 минут учраас богинохоо хариулъя. Ерөөсөө татварын маргаан дээр эднүс ингээл хэдэн төгрөгөөр буулт хийх гээд байгаа явдал биш. Энэ гэрээг цуцлах ёстой. Тэгэхээр та харин хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаад шинээр одоо хөрөнгө оруулалтын гэрээг дахин хийя гэдэг дээр өсөглөн зарлмаар юм шүү. Чи надтай хамт зарлахгүй юм. Монголын төлөө гэж та. Би бол энэ татварын маргаан, Rio Tinto, оюутлахын гэрээний талаар манайх цувралаар тасралтгүй юм хийж байгаа. Өргөл гайхалтай. Зариг өрг олон сэтгүүлзэн салбарын ач буйнаар өсөглөн зарлмаар юм шүү гэдэг нь тасралтгүй сануулж, тасралтгүй шаардмаар юм шүү. Та яагаад дугаа олчвал гэж. За хэлье. Би одоо 55 таа. Дахиад цаашаа 10 жил зүтгэн. Rio Tinto-г ярьсны төлөө 20 жил бал болж байна. Одоо дараагийн хойч үеийн хүүхэд залуучууд, залуу улс төрчид нийгмийн сэтгэлтнүүд 2 сар нүдүүлэх тэнхэл байгаа болов 2 жил нүдүүлэх тэнхэл байгаа болов дараагийн хойч үе гарч ирээс Rio Tinto дээр бид нөө сайн гэрээ байгуулснараа Ганбаатар 1 кг цэцэс авахгүй байсан. Тэгэхээр энэ бол хэн нэгэн хүний Ганбаатарын үндэсний асуудал биш шүү. Ганбаатарын патентын асуудал биш. Энд явах юм бол Монголын 900 мянган өрх бүгдөө ажилтаа орлоготой сургууль цэцэрлэгтэй болно. Энэ гэрээг цуцалж, гэрээг өөрчлөх ёстой. За би танд ганцхан зүйл хэлье. Энэ гэрээний оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээгээр баялагын эзэн Монгол, газрын эзэн Монгол, олборлох эрх нь Rio Tinto, хайгуулах эрх нь Rio Tinto, олборлох хэмжээ тогтоох эрх нь Rio Tinto, борлуулах эрх Rio Tinto, үн тогтоож гэрээ хийх эрх нь Rio Tinto, борлуулалтын орлогыг байршуулах эрх Rio Tinto, борлуулалтын орлогыг зарцуулах эрх Rio Tinto, зээл авах эрх Rio Tinto, зээлийн хүүг тогтоох эрх Rio Tinto, менежментийн төлбөрийн хэмжээг тогтоох эрх нь Rio Tinto, үйл ажиллагааны болон үндэслэн хөрөнгийн бүх зардлыг тогтоох эрх нь Rio Tinto, баялагийг барьцаалах эрх Rio Tinto. 15 банкнд Монголын газар нутгийг барьцаалсан байгаа Rio Tinto. Тэгэхээр зүгээр нэг хэдэн төгрөгийн нэг зээлийн татварын маргаан дээрээс нэг хэдэн төгрөгнөөс болоод бид нэг амаа өдүүлэх биш гэрээг цуцалж гэрээг шинээр байгуулах ёстой гэж би байр суурин дээр өнөөдөр шалтгаан байгаа. За би тэрийг баримтаар өг. Rio Tinto-гийн угаац долоодог тарих угаагч нар одоо сонингийн шарлсан хуудсан дээр оюу толгой шиг сайхан юм байхгүй. Энэ бол гяттын тагнуул гэж намайг хэлж байлаа шүү. Эсвэл заримдаа Оросын тагнуул болчихно. Тэгээд одоо оюу толгой шиг ашигтай юм байхгүй. Одоо нийт нэг талхны зураг тавьж яснаа 34% нь Rio Tinto авч байгаа. 66% нь Монголын тал авч байгаа. 10,000 ажлын байр бий болно гэсэн. Энэ хүн яагаад гацаагаад байгаа юм? Энэ Монголын эсрэг байгаа юм уу? 10,000 ажлын байр хаа бай? Өнөөдөр тэгээд Монголын төсвийн 3/1-ийг гэж байгаа шүү. 3/1-ийг энэ Rio Tinto бүрдүүлнэ гэсэн. Өнөөдөр өр бүрдүүлж байгаа. Өр төлж байгаа. 8 тэрбум долларын өр байна уу? Монголын засгийн газар Rio Tinto-д өртөө. Тухайн үеийн ерөнхий сайд нь хэлж ирсэн. Өдөр болгон 1 сая доллар алдаж чинь шүү дээ. Өдөр болгон гэж байгаа шүү дээ. Хаа бай? Өнөөдөр ингэж гоё юм ярьж яхад садаа болж байгаа энэ жаргах замын садаа Ганбаатарыг яайдаа байж гэдэг пропаганда үндсэндээ маш олон жил явлаа. Тэгэхээр би өөрийгөө яртаагүй. Би өөрийгөө муулуулаа гэж яртаагүй. Энэ асуудал дээр үр дүн гарах ёстой. 31 он хүртэл хамгийн том өрмөө авна. Тэгээ 39 оноос хойш эднүс үл шүү дээ. Монголчууд зүгээр орооноо Нигерийг хайсан шиг зүгээр хаяад явна. Монгол ямар ч ногдлоо шиг авахгүй. Тэгэхээр хүмүүс ярьдээ мушгаал чи гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг л байна. Би нэг ч хөрөнгө оруулагчдын эсрэг биш. Харин хөрөнгө оруулагч нэртэй спекуляц хийж байгаа. Луур хийж байгаа хүмүүсийн эсрэг бол би харин байна. Та хүн намыг анх үүсгэн байгуулагчдын нэг. Үүсгэн байгуулагчдын нэг биш. Би үүсгэн байгуулсан. Яагаад дор чанд сайдад алдчих уу намаа? Алдаагүй. Би зүгээр хадган дээр тавиад залуу хүмүүст боломж өгөхийн тулд хадган дээр тэр гэрчлэгч байна уу, тамгач байлуу тэр хамгийн минь тавиад хадган дээр тавиад өгсөн. Сайн сайхан өгсөөл өгсөн. Яагаад өгсөв? Одоо ер нь залуу хүмүүст би тэр үедээ түрүүнд бас дахиад хэллээ шүү. Ер нь улс төрөөс нэг жоохон холдож нэг хувийн амьдралаа бас бизнесээ хиймээр байна.
ер нь улс төрөөс жоохон хөндөрмөр байна. Залуу хүмүүс улс төрд хүчтэй орж ирээсэ гэдэг ийм хүсэл бол надад одоо ч байдаг. Худалдааг үстэй. Тийм байхгүй. Тэгвэл тэр чи одоо тэгээ бас л яриа л явж шүү дээ. Би тэдээр өгсөн барьсан гэж ярих байлгүй. Та 3 дахь удаа улсын хурлд сонгогдсон. Ингээд сонгогдсон нам эвслийг харахаар одоо бол ер нь Монгол Ардын намаас бусад нам эвслээс сонгогдчихсон та илсэн мэлээ шүү дээ. Одоо гоё юм ярьж байна. Энэ 20 жил эрх баригч нартай л үзэлцлээ. Эрх баригч нарын гадна талд байгаа, гудамд байгаа, эсвэл сөрөг хүчин болж байгаа бүх хүнтэй би нийлсэн. Би нам хүртэл байгаа. Нам эвсэл болгон өөр улс төрийн үзэл баримталтай. Танд өөрийн улс төрийн үзэл баримтал байна уу? Байна. Би Монголын ард түмэнд үнэж байсан. Энэ 20 жил би Монголын ард түмэнд л үнэж байсан. Би уул уурхайн баялагын эх оронч үзэл үнэж байсан. Ганцхан энээсээ би салаагүй. А энэ дээр нийлдэг баялагын одоо өнөөдөр маш аюултай цаг мөчид амьдарч байгаа бид. Эрх баригчдыг ашиглаж, эрх баригчдаар гар хөлөө хийж Монголын ард түмний уул уурхайн баялагийг цөлмөн дээрэмтгсэн дээрэмчдийн эрен цаг үед бид амьдарч байна. Энэ цаг үед энэ тэмцэл хийж байгаа. Би буу барихгүй болохоос бусдаар бүгднгөөр нь тэмцэж байгаа. Ард түмэндээ энэ үнж тэмцэхийн тулд маш их ганцаарддаг. Тэгэхээр эрх баригчдын эсрэг талд байгаа ямар ч хүчтэй хүч нийлүүлэхээс өөр аргагүй байдалд ордог. Таны түрүүний ярьсан зүйлүүдийг базаад хэлэх юм бол Маргарет Тэтчерийн нэг хэлсэн үг байдаг. Би асуудлаа ярихлаар өөдөөс дандаа миний хувь хүн рүү ярих юм аа. Тэгэхээр би чинь ер нь асуудал дээр ялцсан байх шүү дээ л гэж хэлсэн. Тэтчер их ухаантай үг байсан. Энэ шиг би энэ 20 жил оюу толгой, уран, тэр нефть боловсруулах үйлдвэр том луур явж байгаа, мөнгө угаалт явж байгаа. Энэ одоо би албан ёсоор хэлж шүү дээ, мөнгө угаалт гэж үг хэлж шүү дээ. Одоо тэд шүүхэд өгөх хэрэгтэй байхгүй, дааж өгөхгүй л дээ. Албан шил дааж өгөхгүй л дээ. Тэгэхээр энэ болгоныг ярьж байхад нөгөөдөл чинь миний энэ ярьж байгаа зүйл дээр хариулт байхгүй учраас миний хувь хүн рүү ярьж эхэлдэг. Ямар нэгэн байдлаар жижигхэн ч гэсэн хулгай хийсэн байвал өнөөдөр би ингэж том хүчтэй дайснуудын өөдөөс дуурах ямар ч боломжгүй шүү дээ. Та 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? Надаас өөр сайн бэлтгэгдсэн Монгол улс орныг аврах хүн байвал би тэр хүнийг дэмжинэ. Одоогийн байдлаар надаас өөр бэлтгэгдсэн Монгол улсыг аврах хүн миний хувьд харагдахгүй байна. Хэрвээ Монголын ард түмэн над боломж өгвөл Монгол улсыг авармаар байна. Монгол улсын ерөнхийлөгч гадаад орнд энэ олон бизнес эрхлэгч нарт зориулж зах зээл нээх ёстой. Зис сайлах үйлдвэр Монголд баригдаад тэрний эд ангиудаар зис турба, зис эд ангиудыг бүгдийг Хятад руу, Орос руу татваргүйгээр гаргадаг гэрээнүүдийг хийх ёстой. Хөдөө аж ахуйн гаралтай түүхэн эдүүдийг боловсруулад технологи оруулж ирэх ёстой. Энэ хэн нэгэн компани ажил биш. Технологийн гэрээнүүдийг төр засаг, төрийн тэргүүнүүд нь хийдэг. Бид нэг тийм уул уурхаагаас хараат тэр нь болохоор хэдхэн гэр бүлүүдийг тижээдэг, ард түмэндээ жоох угаатс өгдөг. Энэ тэнэг байдлыг зогсоохын тулд ширээн дээр бүх зүйлээ гаргаж тавих хэрэгтэй. Эрдэнэтийн баяжмлын гэрээ яагаад Монголын ард түмэнд өнөөдөр нууц байгаа юм? Яагаад өнөөдөр хэн ч ярьдгүй юм? Яагаад энийг ярихаас айдیں۔ Энэ болгоныг шийдэх ганцхан боломж бол Монгол улсын ерөнхийлөгчд байгаа. За надад 2 асуулт үлдсэн байна. Та нэрээ Монголд анх фэнкшүүг оруулж ирж байсан тий. Таны энэ өрөөнд одоо фэнкшүүгийн ямар нэгэн зүйл байгаа юу? Бай. Аль вэ? Тэр ном сум. Юуг илэрхийлж, юуг хамгаалж байгаа гэсэн үг үү? Тэр 5 ном сум бол өвлөн ээжийн бэлэгдэл. Нуус товчон дээр 5 одоо сум гардаг ном сум нэ. Тэгээд энэ дээр бол ерөөсөө л Монгол хүн бэлгээр энэ бэлэгдлэр Монгол орон эв нэгдэлтэй байх ёстой, хүчтэй байх ёстой. Фэнкшүү чинь Хятадаас гаралтай шүү дээ. Монголоос гаралтай. Монголын нүүдэлтийн урлаг. Өөрөөр хэлбэл энийг англид би сурсан. Энэ бол art of observation гэж нэрлэж байгаа. Ажиглалтын ухаан. Байр зүйн ухаан шүү дээ. Монголчууд бид жоохон ч гэсэндээ их баг нь хамаагүй сурсан юм болгоно хүнтэйгээ хүмүүстэй хуваалцах хэрэгтэй. Энэ бол байр зүйн ухаан. Анх та фэнкшүүг оруулж ирээд хэдэн төгрөг олж ирсэн бэ? Маш их баярлсан.
тухайн үед гэж та сонсохыг хүсэж байгаа байх. Тэгэхээр би одоохондоо юу ч санахгүй байна. Тэр чинь одоо 20 жилийн өмнө шүү дээ. Одоо энэ хаврын улс төрийн бас нэг томоохон сэдв бол стратегийн ордуудын 34%-ийг төр авах уу гэдэг дээр нэлээд том зодон болж ах шүү байна. Цагаан сувраг, ухаан удаг зэрэг стратегийн ордуудын 34-өөс 51%-ийг төр авах нь зөв гэж та үзэж байна уу? Эсвэл дээрэм гэж үзэж байна уу? Үндсэн хуулийн 6-гийн 1 дээр газрын хэвлийн баялаг гагцхүү гэдэг үг байна. Хүмүүс ерөөс тэрийг анзаардаггүй. Гагцхүү ард түмний мэдлэлт байна гэж байгаа. Ард түмний мэдлэлт гэдэг үг бол ард түмний өмч гэсэн үг. Харин төр хамгаална гэж байгаа. Өнгөрсөн 30 жил хамгаалах ёстой төр манаач хийж байгаа төр нь хулгайч байсан. Хулгайч нарын гар хөл болсон. Гадаадын болон дотоодын. Тэгэхээр ингээд манаач нь өөрөө зуураад хулгайлаад аваад явцсан өмчтөр 2780-аад лиценз байгаа Монголд. 2800 орчим. Тэрний 55хан уурхай дээр одоо томоохон гэж байгаа 55хан лиценз дээр тодорхой хувийн Монголын ард түмэнд өгөөч л гэж байгаа шүү дээ. 34% өгөөч л гэж. 66% нь танд үлдэн шүү дээ. Тэр эзэнд үлдэн. Нэг гэр бүлд үлдэн. Яагаад голоо цохоод өвчих гээд байгаа юм бэ? 34% чинь бид сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр бий болгох дээр арай ахиухан зарцуулъя л гэж байгаа. Монголын төр 34-өөс 51%-ийг аваад менежментийг нь хийж чадах уу? Энийг бол гадныхан хийж болно, эрдэмтэд хийж болно. Энэ дараагийн асуудал. Жишээ нь би танд нэг юм хэлье. Монголын ард түмэн өмчлөнө гэдгийг Монголын ард түмэн менежмент хийх гээд байна гэж хольж ойлгож болохгүй. Одоо энэ эсрэг улсуучин дандаа тэрэн дээр ярьдаг. Жишээ нь эрдэмтийг 100% Монголын ард түмний өмчлөлт байна гэдэг бол зөв. Харин эрдэмтийг Монголын төрөөс тавигдсан тавиулууд, улс төрчдийн тавиулууд удирдана гэдэг бол буруу. Тэр сахал эрдэнэ үлэг нь байна уу? Эсвэл Риотын тон байна уу? Эсвэл өөр хэн бэ? Одоо дорж дондог дулмаа эсвэл мак удирдах болно. Тэр менежментийн гэрээгээр хийж болно. Харин өмчлөл нь 100% Монголын ард түмнийх байж болно. Энэ хоёрыг хольж битгий ойлго. Монголын төр муу менежер байж болно. Гэхдээ Монголын ард түмэн муу өмчийн эзэн байна гэж энэтэй хотгож ойлгож болохгүй. За. Та 90 оны дундуур Англид сурч байсан бэлээ. Сургуулаа төгссөн юм уу? Би төгсөөгөө. Тэгэхээр намайг их гүтгэж нөгөө харлуулдаг улсууч ярьсан. Би намтартаа сурж байсан сургуулиудаа заавал бичдэг. Ард талд нь дипломны дугаар. Эсвэл одоо яг сурсан жил нь болохоор 4 жил юм уу 5 жил биш. Жил хагас 2 жил эднэргээд байгаа. Би 4 сургууль орхисон. Би хөдөлмөрийн дэдийг төгссөн. Тэрний дипломны дугаарууд нь байгаа. Тэгэхээр би танд юу хэлэх гээд байна гэвэл их балбуулна гэдэг бол сүүлдээ үнэхээр бас буянтай юм биш. Би их урт наслана. Сургуулаа яагаад төгсөөгүй Англид? Би 7 хүүхэдтэй айлын том. Би аяг тав угааж, годмонд хог шүүрдэж, би баян олигархын хүүхэд биш. Би шударга инженерийн хүүхэд. Би хэн нэгэн сайдын хүүхэд биш. Би 94 онд Лондонд очижсэн. Тэгэхээр өөрийнхөө бор зүрхээр боловсрол эзэмших гээд гар хуруугаа өвдүүлэн зовон байж боловсролын төлөө хэдэн дүүнэрээ боловсролтой болох гэж зүтгэнэ гэдэг бол хамгийн ариун үүрэг. Тэгээд өнөөдөр Монголын олон залуучууд яг над шиг ингээд боловсрол эзэмших гээд мөрөөдөлтөй мөртлөө чаддгүй, мөнгө төгрөг байхгүй, хэдэн дүүнертэй бас аав ээжтэй нэг тус болчих гээд нэг 5 төгрөг олох хэрэгтэй байдаг. Бүх боломжийг хэдэн олигархууд хулгайлцсан байгаа. Тэр хүмүүсийн зовлон шаналлыг би л хамгийн их ойлгож чадахгүй. Тийм учраас би өнөөдрийн улс төрд одоо 100 хэдэн 20 гишүүдээс ганцаархнаа үнний төлөө зогсож дуурна гэдэг бол заримдаа хүнд байдаг. Гэхдээ тийм эрд зоригийг энэ хатуу хэцүү миний оюутан цагийн амьдрал надад өгсөн. Намайг хатууж болсон. За баярлалаа.
бидэнд цаг гаргаж 10 асуултанд нээлттэй хариулсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Танай өргө телевизийн хамт олонд Монголын ард түмэнд одоо үннийг одоо хэлж одоо мэдээлдэг сэтгүүл зүйн салбарын нийт хамт олонд их баярлалаа. Би бас та нарынхаа бүтээл энэ өнгөрсөн 20 жилийн Монголын ард түмний одоо бэрхшээл, зовлон зүдгүүрийн бас нэг бүтээгдэхүүн нь бий юм байгаа юм шиг.